За 3 дахь бодлогын хувьд болохоор PQRS гэсэн параллелын намын хувьд дараах нөхцлүүдийн аль нь гарцаагүй үнэн бэ гэсэн. Тэр гарцаагүй үнэн байдал нөхцлүүдээ бодохын тулд өнцгүүд дээр ирж байгаа учраас бидний хувьд P өнцөг R өнцөгтэй тэнцүү байх ёстой. Q өнцөг бол S өнцөгтэй тэнцүү байх ёстой. За тэгэхээр энэчнээс биднэрт тийм хоорондоо тэнцүү гэдгээс харах юм бол PS2 тэнцүү биш, PQ2 тэнцүү биш. Тэгэхээр ийм нөхцөл бол байхгүй мэн. Түүний дараа параллелограмм дээр ямар нөхцөл байрлагддаг вэ гэхээр өнцөг P болон өнцөг Q-ийн энэ хоёр ялгаатай өнцгүүдийн маань нийлбэр бол юу байх ёстой юм бэ гэхээр 180 градус байх ёстой гэсэн. За тэгэхээр SQ2-ийн өнцөг бол хэр байх ёсгүй юм бэ? PR2 гэдэг чинь яг ижилхэн хоёр өнцгийн нийлбэр бол 180 байх ёсгүй. SR гэдэг бол ялгаатай хоёр өнцгийн хувьд нийлбэр бол 180 байна гэд Д хариулт байх нэ. За 4 дахь бодлогын хувьд 5 см радиустай хагас тойрог гэсэн. Тэгэхээр эндээс энэ хүртэлх радиус маань бол 5 периметрийг олоорой гэсэн. Тэгэхээр бид нэр тойргийн уртыг үржих нь 2-ыг үржих нь P үржих нь R гэж олдог учраас тэгэхээр тойргийн уртыг олъё тийм ээ. 2-ыг үржих нь за P тоо маань бол 314 үржих нь радиус маань 5. Ингээд ирэх юм бол энэ 31.4 см болно. Гэтэл хагас тойрог байгаа учраас бид 31.4-ийг яг 2-тоо хувааж өгнө. За ингээд энэ дээр яг гэхээр 15.7 см гарна. Гэтэл одоо 15.7 дээр яах ёстой юм бэ гэхээр 15.7 бол зөвхөн энэ гадна талын маань энэ хэсгийн уртыг хэлж байгаа. Түүн дээр бид нэр энэ цөөрийн хэсгийг нэмж өгөх ёстой буюу 15.7 дээрээ радиусаа 2 удаа нэмэх ёстой тийм ээ. Тэгэхээр ингээд нийтдээ 25.7 см буюу А хариулт гарч ирж байна.